өөртөө юу ч хийхсэн ганцаардмал сүнс бүтээгчийн дээрх болон урьдчилан тогтоолтын уламаас гэр бүлтэй болж хүн төрлөختний нэг гишүүн болох боломжтой болж хүмүүний амьдралыг тооч хүмүүний ертөнцөөр бидрэх боломжтой болдог энэ нь бас бүтээгчийн дээрхийг тооч бүтээгчийн бүтээлийн гайхамшиг мэдээж авч үнэс жилүүтэйгээр бүтээгчийн эрх мэдлийг мэдээж авч хүнд бууж өгөх боломжтой болдог гэсэн чихэн хүн энэ ховор агшин зургийн боломжийг үнэхээр шүүрэн авдаггүй хүмүүс насан туршийн ирж үжиж авхан хов заяаны эсрэг тэнцэж гэр бүлээ тэжээхээр заавгүй явж нэр хүндашиг хонжооны төлөө насаа шарангүй чамаг амьдралаа өнгөрүүлдэг хүмүүсийн найдгийн дагагдсан гэр бүлийн хайр мөн галдарнэр ашиг хонжоо бөгөөд тэдгэрийг амьдралын хамгийн үнцэнтэй зүйлээс гэж үздэг хүн заяа муутай гомдолдог хэрэг хүн яагаад амьд байдаг хүн хэрхэн амьдрах ёстой хүний амьдралын үнцэн утга учир юу вэ хэмээх хамгийн их шинжилж ойлгох учиртай асуудлуудыг оюун санаанда умарсан хിവэр байдаг хичнээн урд наслах байсан ч бай залуу насан нисэн одооч үрчилээтэй бүрэл болох хүртэл тэд алдарнэр ашгийн ханаас гоцолдог дэвдэжгүйсээр хамаг амьдралаа үрж алдарнэр ашиг хөвшөрхийг нь бодож чадахгүй Монгол зүрх сэтгэлийн хосрлыг нь дургаж чадахгүй гэдгийг ухаарч төрж өтөж өгдөж үхэх хуулиас хинж зогтож чадахгүй чадахгүй гэдгийг ойлгодоо хүмүүс хорвоотой салах ёс хийхэн дөхөх үед хорвоо дээрх бүх зүйл холдон одооч анхаарийнхэн байсан юуч
цаашид барьжуулдаг чадалгүй босноо ааж маруу хардаг нүдэд яг л дөнгөж минь орж би нэрэмэт юу ч үгүй хэвээр байгаагаа үнэхээр мэдэрдэг юу ч үгүй хэвээр байгаагаа үнэхээр мэдэрдэг Зэгт хүрэх үедээ энэ дэлхийд хүл тайван гоota хүн юм түрүү хүмүүс танаас гаралтай яагаад хүмүүс амьд байгаа Заяатан захирда үнний оршин тогтнолыг хангаж захирдаггүй гэдгийг ойлгох ёстой энэ зовтон үнний амьд байхын хөрөнгө үнний оршин тогтнолын зашгүй сүрям гэдгийг ухаартай Хидиш тэтгэр урчадваран тэдний зүрх сэтгэл чихэн тавтарал сэтгэлийн амар амгаланг хизээж авчирдаггүй харин тэтгэрэн хүмүүсийг банг зүгчигээ алдаад биехэн хат хэцүү хят хэцүү болж амьдралын утга учирыг мэдэж явах боломжуудыг ээж дараалан алдахад хүргээж үхэлтэй хэрхэн зөв нүр тулах тухай дал сэтгэл зовнилыг бий болгодог ийм маягаар хүмүүсийн амьдрал сүртэй